7 дугаар тест, 9 дугаар бодлого. За энэ бодлогыг бол хүүхдүүд өгүүлбэрийг хараад бол шууд айчдаг. За энэ бол тийм хэцүү бодлого бол биш. За ангийн ахлагч бол ханы сонин дээр бол эхний хагас жилийн сурагчдын амжилтыг бол тэмдэглэсэн гэж байна. За тэгээд сурагчд бол сурагчдын журнал дээр байсан мэдээллийг бол аваад бол яг хөөр ангийн 40 сурагчаас орос хэлээр 22 хүүхэд, математикаар 28 хүүхэд, физикээр 31 хүүхэд, матба физикээр 22 хүүхэд, за матба орос хэлээр 16 хүүхэд, физик орос хэлээр 16 хүүхэд, бүх хичээлээр 12 хүүхэд бол дундгүй буюу онц сурсан гэсэн үг байна тийм. За тэгээ багш энэ тэмдэглэлийг үзээд бол яг хөөр тооцоон дээр бол алдаа гарсныг бол мэдсэн. За тэгээ хэрэг 12 сурагч бол онц сурсан гэдэг мэдээлэл буруу байна гэж хэлсэн байна. Тэгээд одоо энэ 12-ийн оронд бол ямар тоо байх байсан бэ гэдгийг бол олох юм байна. За тэгтээ энэ бодлогыг бодохдоо бол яг хөөр Эйлер-Вейне диаграм бол зураад утчихдаг. За Эйлер-Вейне диаграмаа зуръя. За бид нарт бол 3 хичээл байгаа учраас 3 шигэгийн дугуй авчна. За эхнийхийг нь бол яг хөөр орос хэлээд үзчих юм байна. За дараагийнх нь бол математикийг үзчихье. За тэгээд энийг бол физик гэж үзчихье. За орос хэлээр бол 22 хүүхэд гэсэн. За математикаар бол 28, физикээр бол 31 гэсэн. За тэгээд мат ба физик дээр бол 22 хүүхэд. За мат ба орос хэл дээр бол 16 хүүхэд. За орос хэл болон физикээр бол 16 хүүхэд байгаа. За энд бол яг хөөр алдаа гарсан тийм. Энд бол 12 гэдээ үзсэн тийм. За энд бол төд 12-ыг бол дуулчих. Энэ бол алдаатай байгаа гэдгийг бол багш хэлсэн. За энэ хэд байхыг бол олох ёстой гэж. За тэгэхээр энэ нэг бол тооллого ихтэй бол энд бол бүх хүүхдийн мэдээлэл буюу 40 хүүхдийн бол бүх мэдээлэл байгаа гэсэн. За тэгээд ангийн дарга бол тоолно тийм. Мат дээр онц гарсан хүүхдүүд гараа орог, физик дээр онц гарсан хүүхдүүд гараа орог. Одоо орос хэл дээр онц гарсан хүүхдүүд гараа орог гэх юм бол ийм хүүхдүүд бол гараа орогод тоологч. Тэгэхээр 81 хүүхэд бол тоологдсон. За тэнгуүл энд бол яах вэ гэхээр энэ 16 нөхөр чинь орос хэл бол мат дээр бол хоёулын дээр гараа өргөцсөн шүү дээ. За тэгэхээр энэ 16 энд байгаа 16 энд байгаа 22-ыг бол ангийн дарга бол 22 удаа тоолцсон учраас заавал хасчих ёстой. 22 ингээ хасчвал за хойтлын энэ маань 32 дээр 54 гэсэн үг. За 81-ээс бол 54-ыг бол хасах юм байна. Тэгэхээр 27 гарна. За тэгээд одоо энэ 27 дээр бол яг хөөр энэ голд сурсан хүүхдүүд юм бол тоог нэмчих юм бол манай ангийн хүүхд гарч ирэх ёстой. За ангийн даргын 12-ийн хүн бол 39 хүүхд гарах гэдэг. Тэгэхээр энд бол голд бол алдаа гарсан байна. За зөв бодохын тулд бол яг хөөр нийт 40 сурагчаас бол энэ тоогоо хасах ёстой. Тэгэхээр 13 гэж бичих ёстой байсан баг нэ. Үзэг бич.